Эднийх болохоор босоо 3 удаа таанам биш юм байна. Ерөнхийдөө эднийх бол шаардлага хангахгүй хаан биш юм байна гэж үзэж болж байна. Яагаад гэхээр бүх шавар хөндөрсөн. Хөндөө. Тэгэхээр битүүмж байхгүй гэсэн үг. Угаардах одоо эрсдэлтэй айлын тоонд эднийх бол орохоор ийм айл байна. Энийг яах ёстой вэ гэхээр одоо энэ юу яа? Бүх энэ өнгө шаврыг хуулж унгаагаад сайхан шүүрдэд цэвэрлээд чигтэй алчураар арчиж цэвэрлж агаад ахиж шинээр шавар татнаа гэсэн эднийх. Тэгээд хөөлөг зарчим болохоор энэ 3 дугаар одог үеийн ямдангийн харалдаа доор энд нэг тоосоо авч өгнө. 2 дугаар одог энэ бас нэг тоосоо авна. Тэгээд энэ 2 3 дугаар одгийн дээр л их бөглөрдөг. 2 дугаарт энэ 100 хүний битүүнж бас хэрэгтэй. Жишээ нь одоо энүүгээр ингээд завсар ирмэг их байна. Энүүгээр бол угаарын хий бол ялгараал гарч байгаа гэсэн. За одоо ямар ч гэсэн ихний ээлжин дээрээс нь хөөлье. Ороо толж гин үү? Амар гарч шít. Хөө ортоос нь бүрэгдэж шít. За түрүүн бол дээрээс нь яндангаа бол хөөлсөн. Хөөлсөн хөөманын одоо 3 дугаар хотгийнхаа энэ доод булан дээр унсан байна. 2 3 дугаар хотгийг хөөлчихөж байгаа. Тэгээд одоо энийгээ шавардаж битүүлчихэд 100-ны хүгээгэн дээр одоо цаас шатааж таталтын үз. Тэгээ хэвийн татчих юм бол эднэр зүгээрээ гэсэн.